Тийм үнэн. Болор суулгах мис заслын улмаас нулимсны үйл ажиллагаанд нөлөөлөх тохиолдол байдаг ч болрын мис засал нь дээр үеих шиг эвэрлэг бүрхөвчийг том нээдэггүй. Гэхдээ төрөлх болрыг авч хиймэл болор суулгахын тулд маш бичил зүсэлт хийдэг. Тэр зүссэн хэсгээр эвэрлэг бүрхөвчийн мэдрэлүүд дайрч өнгөрдөг бөгөөд тэрхүү мэдрэлийг нэг удаа хүндөхөд нулимс ялруулалт багасах эсвэл эвэрлэг бүрхүүлийн гадаргуйн үйл ажиллагаа бага зэрэг муудах боломжтой. Энэ нь хуурай шилтийн хам шинжид нөлөөлж болохоос гадна хагалгааны дараа 1-2 сар орчим тусаалга үргэлжлүүлэн хэрэглэдэг. Үрвслийн эсрэг болон антибиотик зэрэг тусаалгыг байнга хэрэглэх нь гадаргууд тиймд сайн нөлөө үзүүлэхгүй байх талтай. Гэхдээ эдгээр нь бүгд төр зургийнх бөгөөд 1-2 сар тусаагаад дуусна. Эвэрлэг бүрхүүлийн мэдрэлт нөлөө үзүүлэх нь ч гэсэн ихэвчлэн 6 сараас 1 жилийн дараа бүрэн эдгэрдэг. Тиймээс эдгээрийг үндсэн шалтгаан биш гэж ойлгож болно. Болор суулгах мис засал хийлгэвэл нулимсны үйл ажиллагаанд нөлөөлөх нь нөлөөлдөг. Гэхдээ энэ нь ямар нэгэн үндсэн өөрчлөлт биш бөгөөд ихэвчлэн түр зургийн өөрчлөлт төдий. Нулимсны үйл ажиллагаа нь насжилтыг дагаж өөрчлөгддөг. Болор суулгах мис засалд ордог тэр насан дээр хүн бүрийн нулимсны үйл ажиллагаа ерөнхийдөө бага зэрэг муудсан байдаг. Болор суулгах мис засал хийлгэдэг тэр нас нь нүдний хуурай шилт хамгийн их үүсдэг нас бөгөөд энэ нь магадгүй хамгийн том шалтгаан байх. Мөн хиймэл болор нь дээр үеих шиг энгийн байхаа болсон. Одоо үед хол болон ойрыг хоёуланг нь сайн харахын тулд олон талт болрыг нүдэн дотор ихээр суулгадаг болсон. Гэвч ийм линзүүд нь нулимсны давхарга бага зэрэг тогтворгүй болоход хараа нь бага зэрэг савлах хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл хараа сайн байснаа гинэт маш их бүрэлцэж бачимдах шинж тэмдгийг илүү их мэдэрдэг. Дүгнэж хэлэхэд болор суулгах мис заслын дараа шууд нөлөөллөөр нулимсны үйл ажиллагаа муудах нь түр зургийнх юм. Үндсэн шалтгаан нь болор суулгах мис засалд орох үеийн нас нь нулимсны үйл ажиллагаа мууддаг нас бөгөөд энэ үед нүдний хуурай шилттэй байвал болрын мис засал хийлгэсэн хүмүүс харааны хувьд тэрхүү таагүй мэдрэмжийг илүү ихээр мэдэрч болно гэж ойлгоход болно. Үнэхээр болор суулгах мис заслын улмаас нулимсны үйл ажиллагаа муудсан бол энэ нь хамгийн ихдээ 1 жилийн дотор сэргэдэг. Учир нь ихэвчлэн мэдрэлийг хөндөх зэргээс шалтгаалж нулимс ялруулах мэдрэлт нөлөөлсөн бол анатомийн шинжлэх ухааны хувьд 1 жилийн дотор бүгд сэргэдэг гэж үздэг. Гэвч болрын мис заслын дараа бүрэн эдгэрсэн ч нүдний хуурай шилтаас болоод бага зэрэг тухгүй байвал одоо үед нүдний хуурай шилтийг үндсээр нь эмчлэх аргууд маш их хөгжсөн. Өөрийн нулимсыг хадгалж үлдэхийн тулд нулимсны сугийг бөглөх ажилбар болон нулимсны чанарыг сайжруулах хуурай шилтийн лазер эмчилгээ зэрэг олон төрлийн эмчилгээнүүд байдаг тул нүдний хуурай шилтийн эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.